Монголоос алдаршсан хамгийн анхны аяллаа влогер. Монголын Хувилай хаанд 1271 онд 17 настай Марко Поло, түүний аав Николо, аавгах Маффео нар бараалгасан байна. Эд залуу насан дээр явж байсан Марко Пологийн сэргэлэн авхаалсан батай байдал нь хаанд ихэд таалагдсан бөгөөд түүнийг төрийн албандан авч ажилуулжээ. Ингээд тэрээр 1272 оноос 1289 он хүртэл 17 жил Юан улсын төрийн албанд ажиллажээ. Түүний бичсэн аяллаа алдарт тэмдэглэлүүд дэлхийд дахны анхаарлыг дорн зүгт хандуулж хүмүүсийн Монголын их хааттай уулзах өсөл мөрөөдлийг бадрааж чадсан юм. Хамгийн хачирхалтай нь нэр даялагч Кристофер Колумбийн хөлөг онгоц дээр Марко Пологийн аяллаа тэмдэглэл байсан гэдэг түүнийг түүхэн дурсагдах том нөлөө үзүүлсэн нь Монгол хаан юм. Монгол хаан. Түүний авхлаар алтан хүрээген